Намайг Төмөрчөдөр гэдэг би 2 дугаар сургуулийн 10-ын Б анги сурдаг. За. Хүн бүрийн өнөөдрийн хийж буй сонголт хэрэглээ шийдвэр нь маргаашийн үр дагаварт нөлөөлөх үгүй юу гэдэг бол маш том асуудал. Бидний одоогийн үйлдэл ирээдүйн үр дүн тодорхойлдог гэж би хувьдаа боддог. Ялангуяа байгалийн баялаг ихтэй уул уурхай ихтэй тэгээд экосистем эмзэгтэй манай суманд бол энэ бол маш томоор хөндөгдөх асуудал юм аа. За тэгээд манай суманд сүүлийн жилүүдэд хөгжил төвшил маш хурдтай идэвхтэй явагдаж байгаа. Зам талбай, барилга байгууламж тэгээд ногоон байгууламж гэх мэт зүйлсүүд маш идэвхтэй зохион байгуулагдаж байгаа. Тэгээд миний төвшүүлэх техникийн шийдэл бол уул уурхай ба байгаль орчны асуудлыг авч үзье. Манай сум бол усны нөөц багтай. Тэгээд нэг уул уурхай хэрэгжүүлэхэд их ус зарцуулдаг. Тэгээд усны хэрэглээг зөв зөвхөстэйг хянж чадахгүй бол ирээдүйд одоо уул уурхайгаа хөгжүүлсээр байтал ингээд усгүй болох магадлал маш их. Тэгээд хоёр дахь асуудал нь мөнгөний асуудал. Уул уурхай илүү их хөгжснөөр хүмүүсийн орлого нэмэгдээд тэгээд хүмүүс их орлоготой болгоцсон маань үрлэгэн зан тэгээд өөрийгөө баян чинэлэг гэж бодох зан чанар ихсдэг. Тэрний үр дүнд хүмүүсийн одоо хуримтлал гэх зүйл үгүй болж хүмүүс мөнгөө зөв зохисгүй зарцуулж эхэлдэг. Тэгээд хүмүүс мөнгөө зөв зохисгүй залуучууд мөнгөө зөв зохисгүй зарцуулаад эхлүүл ирээдүйн өөр хүүхдүүдтэй үлдэх хөрөнгө нь багасдаг. Тэгээд гурав дахь асуудал болохоор хөгжил ба хариуцлагын асуудал. Манай сумд энэ барилга байгууламж олноор баригдаж байгаа ч гэсэн байгалийн бүтэц тэгээд ногоон байгууламжаа мэдээж орхидуулж болохгүй гэж бодож байна. Гэхдээ жинхэнэ хөгжил гэдэг бол барилга байгууламж биш. Одоо эрүүл мэнд ногоон байгууламж байдаг. Тэгээд хүний эрүүл мэнд байгаль орчны хамгаалал нийгмийн хариуцлагыг хамтдан авч явж үзхийг хөгжил дэвшил гэж хэлнэ. Тэгээд мөн хувь хүний төвшинч өнөөдрийн хэрэглээ маргааш нөлөөлдөг. Өдөр бүрийн зуршил, сонголт, хандлага нь бидний ирээдүйг одоо тодорхойлж тойлуулж байдаг. Иймээс бид дараах 3 зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж би бодож байна. 1-р уул уурхай, 2-р мөнгөний зөв зохистой хэрэглэх, 3-р хариуцлага ба хөгжил төсөл гэсэн санааг. Тиймээс өнөөдрөөс эхэлж зөв сонголт хийж маргаашийн амьдралаа ухаалгаар бүтээцгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа.